Дандаа үзэж та бүхэндээ баярлалаа. Нэг сэдвээр нэвтрүүлгийн өнөөдрийн ээлжид дугаар үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр бид энэ удаагийнхаа нэвтрүүлгийн сэдвийг нийгмийн сэтгэл зүй гэдэг энэ сэдвийг онцлож бас та бүхэнд зочдыг урьж орцуулж байр суурийг хүргэх гэсэн юм аа. Тэгээд зочдоо танилцуулъя. Миний баруун Сэтгцийн эрдэнэт үндэсний төвийн сэтгэц нийгмийн эрүүл мэнд гадаад харилцаа сургалтын албаны дараа гангаа ухааны доктор Алтан Зуул, за мөн шинжилгээ ухааны технологийн их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн сургуулийн багш Цэлмэг, за мөн сэтгэл судлаач Зүгчнэр манай студиуд ажиллаж байна. Урьдчилан та бүхэнд баярлалаа. За тэгэхээр энэ сэтгэл зүй гэдэг асуудал их анзаарахгүй өнгөрөөд байгаа шиг нэ хор хөнөөлний их тийм хүчтэй явагддаг зүйл юм гэж би зүгээр хувьдаа хараад байна. Ялангуяа одоо энэ цахим орчинд өрнөж байгаа үйл явдлуудыг харахаар өнөөдөр за зүгээр жишээ нь Facebook гэж аваад үзье. Facebook дээр өдөртөө ингээд за бүр багада 7 хоногт нэг удаа нэг олон нийтийн бүр айхтар зочид дуусны үйл явдал болж байна. За баярлуус үйл явдлууд чигээр постлогдоод яваад байна л та. Өнөөдрийн яг Facebook дээр энэ бичигдэж байгаа, тавигдж байгаа сэтгэгдэл одоо мэдээллүүд өнөөдөр манай Монголын нийгмийн яг тойл мөн үү гэдгээс бүгдээр ясгаа хэлэхгүй. Танаас эхэллээ. За мэдээж одоо хэвлэл мэдээллийн одоо хэрэгсэл бол маш хүчтэй одоо нөлөөллийг хүний сэтгэц оюун санаанд бол нөлөөлж идэг. Тэгэхээр энэ нөлөөлөл бол одоо нөгөө нөлөөснөрөө хүүхэд өсөр үе залуучуудын одоо нөгөө даган дуурайх гэдэг энэ одоо зан үйлийг одоо нэмэгдүүлэхтэй одоо эрсдэлтэй зан үйлийг нэмэгдүүлэхэд тодорхой нөлөө үзүүлж идэг. Тийм. Тэгэхээр бид нар бас энийг анхаарах хэрэгтэй. Зөвхөн одоо хүний нийгмийн одоо Facebook ч гэдэг юм уу онлайн цахим мэдээллийн одоо хэлбэрээр энэ илэрж байгаагаас гадна хүн хоорондын харилцааны зөрчлүүдээр бас энэ одоо нийгмийн сэтгэл зүйн асуудлууд бол илэрж явах магадлалыг өндөр байдаг гэж хэлж болно. Цэлбүгшин тууд. Тэгээ яг үнэлдээ тэгээд яг насны онцлогоос болоод тийм нийгмийн аль давхаргын ямар мэргэжлийн ямар төвшний хүмүүс байна тий боловсролын төвшин ямар хүмүүс байна тэрнээс болоод яг хүн болгонд бас өөрөөр нөлөөлж авах магадaltaй л да. Ер нь боловсролын төвшин доогуур байх тусмаа илүү хурц ингэж сэтгэл хөдлөл илүү их илрээд тийм ээ илүү их автаад ингээд хандлагчсан харагдаж байгаа шиг байна. Тийм. Тэрнээс зөв ойлгосон бол сошиал дээр харагдаж байгаа зүйлсүүд маань нийгмийн илрэл мөн үү гэж асуусан. Энэ одоо яг бидний бодит байдлыг сошиал дээр тойлож харагдаж байна уу? Тэгэхээр миний хувьд хэд хэдэн их сурвалж дээр зөрүүлээд үгүй л гэж хэлнэ. Яа тэгвэл сошиал дээр явж байгаа дийлэнх зүйл пропаганда байгаа. Энэ пропаганда яаж явж байгааг бол улс төрийн оролцоотой явж байгаа гэдгийг бид нэр Филиппиний их тайвны Нобель авсан Мария Ресагийн дарангуулагчтай хэрхэн тэмцэх номон дээрээс харахад тодорхой болно. Яг тэгэхээр тухайн үед Филиппинд явж исэн бүх суртал ухуулга пропагандануудыг Facebook болон бусад сошиал платформуд дээр яаж зориудаар хүмүүсийн тархийг угааж итгэл үнэмшлийг нь өрдөж нэг чиг рүү хандуулах вэ гэдэг дээр ашиглаж ирснийг харах юм бол яг одоогийн бидний нөхцөл байдал 10-аас 15 жилийн өмнө Филиппинд болж исэн үйл явдалтай бүр яг ижилхэн анзаарэгдэж. Тэгэхээр сошиал медиа дээр явж байгаа бүх зүйлийг бол би нийгмийн маань илэрлэл гэж хэлэхгүй. Гэхдээ зохион байгуулалтад явж байгаа мэдээж аль биесны мэдээллүүд байгаа. Жишээ нь хар тамхитай холбоотой асуудлууд, эсвэл эрэгтэйчүүдийн амиа оролттой холбоотой асуудал гэх мэтчлэн аль биесны байгууллагуудаас явуулж байгаа энэ хүү статистик тоо мэдээнүүд бол итгэх боломжтой боловч бусад дийлэн хувийг нь бол 80-90% нь магадгүй би бол үгүй гэж хэлэх баг. Зориудаар хүмүүсийн итгэл үнэмшлийг нэг чиглэлөө хандуулах гэсэн арга хэрэгслийн нэг зүйл гэж. Одоо нэг юм одоо постэр зургуудч байдаг чинь гэр бүл ингээд хоол идчихээс ээж аваад мөдөрийг нэг утас барьцсан гэдэг юм амьд харилцаа гэдэг зүйл ойлгохгүй байхгүй болчлоо. Тог тасарлаа гэрийнхэнтэйгээ харилцсан дайч хүмүүс байд юм байна гэдэг юм хош яриа хүртэл гарчихсан. Тэгэхээр энэ ингээд бидний амьд харилцааг үгүй хийгээд үндсэн харилцаа маань ингээд цахим орчин дээр ингээд яваад хахаар энэ ямар үр дагаврыг бий болгох вэ? Хүн хүний хоорондын одоо харилцаанаас хүний одоо тарих оюун ухаан бол түүнийг танин мэдрээд ойлгоод ухаараад тодорхой хэмжээний харилцаа явагдаад халуун дотн уур амьсгал явагдаж энэ одоо харилцаа өөрөө бодиттой оршиж байгаа юм тий. Гэтэл нөгөө одоо бүх харилцаа маань одоо зөвхөн хүн хоорондын харилцаа маань дижитал юм уу одоо нөгөө юм руу шилжээд эхлэхээр хүний нөгөө халуун дотн хайрын ихтгэлцлийн харилцаа харьцангуй буурах тал байдгаа гэдгийг бол судлаачид үздэг. Тэгэхээр бидний нөгөө нэг хүнлэг, хүмүүнлэг, хүний одоо нөгөө халуун дулаан, хайрын, мэдрэмжийн, сэтгэл хөдлөлийн энэ үйл ажиллагаа алдагдах магадлалыг өндөртэй байдаг гэж үздэг. Тэгэхээр гэр бүлд ч гэсэн энэтэй холбоотой харилцааны асуудлууд, нийгэмд ч гэсэн энэтэй холбоотой харилцааны сөрөг асуудлууд бас гарах магадлалыг өндөр байдаг. Одоо энэ амьд харилцаа байхгүй болохоор жишээ нь гэр бүлийн хүрээнд ямар одоо мэдээж таата сөрөг эерэг үр дагаврыг бол дагуулахгүй байх. Ямар үр дагаврыг ер нь эрсдэл дагуулж болох вэ?
Гэр бүлийнхэн хоорондоо ингээд байнгын амьд харилцаатай байхгүй тийм ээ амьд харилцаа дутагдаад байхаар ялангуяа хүүхдүүдэд бол жишээ нь маш хүн дээр тусч байгаа тийм ялангуяа одоо хилд орох гэж байгаа хүүхдүүдийн хувьд бол хилд орох нь хойшлоод байх жишээтэй хилд орох хугацаа нь тийм ээ 2 настай хүүхдүүд хилд ордог байхад одоо сүүлийн хүүхдүүд жишээ нь 3 нас хүрч ээж тийм ээ ингэж хилд орж байгаа эднэр бол дандаа амьд харилцаа дутагдж байгаа гэх. Дээшээ ингээ өсвөр наснд хүрээд ирэхээр өсвөр насны хүүхдүүд маань ээж автайгаа амьд харилцаа дутагдсанаас болоод хит их одоо тэр сошиал медиад бичигдэж байгаа олон янзын сөрөг мэдээлэл давтах, сэтгэл гутрал доор бах тийм ээ. Тэгээд ээж аваасаа бодит мэдээлэл авахгүй байгаагаас болоод одоо алдаа гаргах тийм ээ. Буруу хүмүүстэй очиж нийлэх ч үгүй юм уу. Ийм олон янзын сөрөг үр дагаврууд гарах боломжтой. Өөр ямар үр дагавар ажиллах? Би өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн илүү онцлог гэж бодож байна л да. Яагаад тэгэхээр саяхан бас манай бодлогын сурвалжлагч нар 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээний насыг 16 болгох талаар судалж эхэлнэ гэж байгаа. Энэ болохоор хаанаас үүссэн юм бэ гэхээр Нью-Йоркийн их сургуулийн профессор Jonathan Haidt-ийн гаргасан төгшүүрт үеийнхэн буюу англи дээр бол Anxious Generation гэдэг номноос батагаар олон улсад бодлого боловсруулагч нар хүүхдүүдийн сошиал хэрэглээг хааж эхэлж байна. Шалтгаан нь юу юм бэ гэхээр ердөө л 16 нас хүрэх хүртэл хүүхдийн сэтгэл зүй хамгийн эмзэг өөрийгөө олж хинбэ гэдэг дээрээ итгэл үнэмшлэн тогтож явж байгаа тэр үе. Гэтэл сошиал медиа дээр хүмүүс юу хийж байгааг бол дийлэнхтэй миний саяны хэлсэн нөгөө нэг тархи угааж байгаа ухуулгуудад өртөөд юм тийм. Нөгөө талаас хүүхдүүдийн хувьд онцлог шинж нь хүүснээсээ бол наснасаа хамаарат өөр сошиал дээр явж байгаа зүйлүүдийг өөртөөгөө харьцуулах тэрэнд хэд эмзэг хамтлаж хандах түүнээс болж ертөнцийг харж байгаа өнцг нь хитрхи сөрөгтөл рүүгээ буюу бид нар үүнийг negativity bias гэж хэлдэг. ертөнцөөр болж байгаа бүх юмнаас аль сөргүүдийг нь олж аваад тэр нь нөгөө нэг явсаар байгаа сэтгэл готрол өртөлдөг өөр бусад сэтгэл зүйн толгомцсон асуудлууд өртөлөх ийм эрсдэл байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн хувьд хүртэл одоо сошиал медиа дээр илүү их цаг зарцуулаад бодит амьдрал дээр зарцуулж байгаа цаг нь багасаад ирж байна гэдэг үл ийм сүрүүр даваадыг авчирж байгааг олон улстай бид нар анзаараад хүлээн зөвшөөрөөд эхэлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо энэ мэдээ судалгаа урьдчилан сэргийлэх маш олон хөтөлбөрүүд байдаг. Энэ хөтөлбөрүүдэд юу гэдэг вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээллийг зөв оновчтой олох нь одоо сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх хамгийн том арга хэрэгсэл гэж үздэг. За гэтэл манай улсад өнөөдөр за одоо сэтгэл зүйч одоо энэ зүвчийн хэлж байгаагаар бол одоо бас пропаганда угаалга тархи угаалтаас явж байгаа гэдгийг бол би үгүйсэхгүй байна. Гэсэн хэдий ч нийгмийн одоо хандлага, харилцааны асуудлууд бол маш олон зөрчилтэй байдлыг бас харуулж байгаа нь бидний одоо тавьж байгаа мэдээллийн түүнд одоо үзүүлж байгаа хүмүүсийн хариу уруулаас бол харж болно гэсэн. Саяхан ч гэсэн манай сэтгцэн эрүүл мэндийн холбоотой үндэсний төвтэй холбоотой мэдээлэл гарч байхад хүмүүсийн харгас, хэрцгий одоо тэр хандлага, харилцааны одоо асуудлуудыг бид нар аяга олоодаа харж байсан. Эндээс юу харж байна гэхээр энэ бол одоо үндэсний төвийн асуудал бол одоо улс төрийн ямар нэгэн угаалгах процесс бол биш байх гэж би бодож байна. Харин бол энд хүмүүс түүнд үзүүлж байгаа хариу ургал байна. Өөрөөр хэлбэл тэр мэдээлэлд хүн ямар цочир хүлээж авч байна. Түүнд яаж хүчтэй хариу ургал үзүүлж байна. Түүнээсээ гараад шийдвэр гаргаж байна. Тэгэхээр энэ шийдвэр гаргалтыг харахад бол айгүй тийм юу харагдаж байна гэхээр нөгөө нийгэм эдийн засгийн хямрал манай улсад маш их байдаг юм байна. Мэдээж улс төрийн одоо докторгүй байдалтай холбоотой сэтгэл зүйн өөрчлөлтүүд байдаг юм байна. Нөгөө талаараа хүний оюун санаа, хүний дотоод сэтгэл зүйн мөн чанар одоо ер нь ямар төвшөнд явж байна гэдгийг бид нар харах бүрэн боломжтой. Зөвхөн бид нар нэг талыг бариад улс төрийн ухаалаг гэхээс илүүтэй хүн ямар сэтгэл зүйтэй, хүнийг одоо тэр нийгмийг бүрдүүлж байгаа тэр хувь хүн чинь ямар байдалтай байна гэдгийг бол харж болох боломжтой. За нөгөөтэйгөр бид нар бас юугаар харах боломжтой байна гэхээр өнөөдөр сэтгцэн эмгэгтэй хүн нийгэм дотор хэрэг байна гэдэг асуудал яригдах хэрэгтэй байх гэж бодож байна тий. Тэгэхээр ер нь сэтгцэн эмгэгтэй хүн гэдэг бол би нөгөө шизофренитэй ч юм уу, солиоролтой ч юм уу, оюуны бэрхшээлтэй ч юм уу энэ хүмүүсээр бол хэмжиж болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын одоо судалгаануудын үзүүлэлтээр бол сэтгцэн энэ эрүүл мэндийн асуудал эмгэг гэдэг маань өнөөдөр хүний өдөр тутмын үйл ажиллагаанд алдагдал үүсгдэг. Өөрөөр хэлбэл энэ сэтгцийн байдлаасаа болоо зан үйлийн өөрчлөлтөнд ороод тэр мань өдөр тутмын үйл ажиллагаанд алдагдал үүсгээд одоо хөдөлмөрийн төр хугацааны хүртэл хямралд орсон хүмүүсийг бид нар сэтгцэн эмгэгтэй хүн гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр ийм хүмүүсийн асуудлууд бас энэ дотор яригдчихэж байгаа хаа гэж бодож байна. Яригдчихэж байна гэж бодож байна. Одоо чинь манайх ингээл өөрсдийнхөө пэйжээр ингээл авихадаа л гэгээлэг мэдээ тавих гал хичээж байгаа. Манай телевизээс бодлого. Тэгээ комментүүдийг харна. Ямар ч аятайхан мэдээ тавьсан яаж хийж байгаа л ингээд нэг тийм мушгаа тийм үү яагаад тэгээд би зүгээр дотроо бодов. Манай нийгэм өөрөө масс
маш их бухимдалтай байгаа юм байна. Ингээд аятайхан гэгээлэг мэдээ байсан ч гэсэн ингээд тэр бухимдлаасаа болдго юм уу ингээд нэг заавал нөгөө талын ингээд олж хараад тэрийг дүүлгээд тэгээ нэг л комеди шоу тэр доошоо гэж ташраараа явчихдаг юм бэл. Нэг тийм зүйл хадгалагдав. Тэгэхээр энэ мас өөрөө бухимдалтай байгаа учраас ингээд хүлээж авахтаа хүртэл нэг юм хүлээж авах байдал нэм сүр байгаад идэв. Ерөөсөө энийг л яриад байна гэсэн. Өөрөөр хэлбэл хувь хүний өөрийн одоо сэтгэл зүйн хүчин зүйл нийгэмдээ орчин тойронд эргэн тойронд байгаа бүлэг хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа байдлыг нийгмийн сэтгэл зүй гэж би одоо ойлгоод байгаа. Тэгэхээр нөгөө хувь хүний сэтгэл зүй өөрөө тогтворгүй одоо өөрөөр хэлбэл дотооддоо мөн чанар ойлгоогүй, тодорхойлогдоогүй, магадгүй стресс бухимдлаа одоо тэр өөрийнхөө хувь хүний стресс бухимдлаа тайлахтаа одоо буруу тайлж байгаа зуршлт маань эргэн тойрны хүмүүстэй импакт үзүүлэх нөлөө нь өөрөө айгүй хүчтэй байдаг юм байна гэдгийг бид нар эндээс харж болж байгаа байхгүй. Энэ заавал энд бол одоо улс төр гэхээс гадна өнөөдөр нийгмийн үзэгдэл маань өөрөө шудраг бус байдал байна. Шудраг бус байгаа учраас хүмүүс дийлэнх нь бухимдалтай байна. Бухимдалтай байна. Бухимдлаа бид нар тайлах ямар нэгэн тусламж үйлчилгээ юм уу тэрийг одоо зөвөр одоо эргээр эрүүл зан үйлээр тайлдаг систем тогтолцоо өөрөө бас байхгүй байна тий. Энэ нь өөрөө цаашаа ужиграад эхлэхээр өнөөдөр одоо сэтгцийн эрүүл бус байдал руу орчод байна л гэж би хэлэх гээд байна. Бухимдал нь хэрэг нөлөөлөд байгаа шүү. Одоо энэ ер нь баг ертөнцийг үзэх үзэл болчих гээд байгаа юм шүү дээ. Бухимдал гэдэг энэ сэтгэл зүйн байдал гэдэг чинь аюу тийм хүчтэй нөлөө үзүүлээд байгаа шүү дээ. Тий. Зүгээр одоо хувь хүний өдөр тутмын өөрийнх нь амьдралд тохиолдож байгаа бухимдлуудаас гадна тийм ээ одоо юм стресс үүсгэж байгаа үйл явдлуудаас гадна орчин маань ялангуяа одоо Улаанбаатар хотын хувьд бол тийм ээ нийгмийн орчин, гадаад орчин, төвчрлийн байдал тийм ээ за тэгээд агаарын бохирдолтой байдал ингээд тодорхой бус тийм ээ мэдээлэл одоо тодорхой бус үйдэг эсвэл гинт ингээд шийдвэрүүд гарч ирдэг тийм ээ маргааш гэдэг ингээд гинтхэн тулгаад шийдвэрүүд гардаг тийм ээ. За тэгээд одоо өшөө юу гэдэг эдийн засгийн тийм ээ дандаа инфляц ийм тодорхой бус ингээд төгшүүр үүсгээд идэх тийм. За энэ байдлууд бол ерөөсөө нийгмийг одоо бүхлээр нь ийм бухимдалтай байдалд бол ороход маш их нөлөөлж байгаа. Тэгээ маш их нөлөөтэй гэж үзэж байна тийм. 40%. Яг системийн түвшнөөс нь харах юм бол бид нэр бүх төрлийн институцийн доголдлуудыг яриад үүнийг сэтгэл зүйд нөлөөлж байгаа гэдэг бол ярьж болно. Гэхдээ энэчнээс би дахиад илүү нөгөө нэг тоцтолж авч үзмээр байгаа нь саяны улбаалаад явсан яриан дээр дөрвөлөөд хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж удирдах сурах, түүнийг зөв илэрхийлэх, мөн түүнийг илэрхийлэх үед бусад хүмүүс үүнийг хэрхэн үнэлж авах вэ? Би тантай ярьж байхдаа та юу мэдэрч юу бодож байгаа бол гэдэг дээр тулгуурлан хоёулаа хэрхэн амжилттай энэ нийгэмд нэгэнт нийгмийн амтан болоод амьдарч байгаа бол цаашдаа урт хугацаанд амьдрах уу гэдэг энэ алсыг харсан сэтгэлгээ их чухал байгаа. Үүнийг юугаар өгөх ёстой байсан бэ гэхээр өдөө хүртэл боловсролын хөтөлбөрүүдээр л өгөх ёстой байсан. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсрол бидний нийгэм сэтгэл хөдлөлийн чадвар болон системийн сэтгэлгээ гэдэг чадваруудыг хүүхдэд өгөх ёстой байсан. Хизээс одоо бид нар хөгжиж эхэлсэн бэгээр 2024 онд боловсролын ерөнхий хууль шинжлэгдээд нийгэм сэтгэл хөдлөлийн чадварыг хүүхдүүдэд тусгана гэдэг одоо бидний нэгдсэн нөгөө том цөм хөтөлбөр маань шинжлэгдээд сургуулийн өмнөх боловсролоос буюу цэцэрлэгийн наснаас хүүхдүүд энэ чадваруудад суралцаад эхэлж байна л да. Тэгэхээр бид асуудал юу байгааг анзаарсан, түүн дээрээ шийдлүүдийг олоод хэрэгжүүлээд явж байгаа. Одоо харин хэрэгжилтээ илүү чанартай болгоод хүн болгоныг таны хэлж байгаа шиг сөрөг зүйл дээр биш амьдрал маш олон эерэг зүйлүүд тохиолдож байхад түүнийг нь олж хараад өөртөөс эерэг мэдрэмжүүдийг төрүүлдэг тэр чадварыг хүмүүс өөрсөндөө суулгах хэрэгтэй. Сурах хэрэгтэй л гэсэн. Тий одоо боловсрол хамгийн чухал юм шиг байгаа. Ингээд одоо бид нэг мэдээ тавилаа гэхээр тэр ингээд нягтлахгүйгээр панка шууд хүлээж аваад тэгэл ерөөсөө ингээд тэрийг нэг дотроо одоо боловсруулах гэдэг юм уу анализ хийх нэг тийм хүлээцгүй байдал бас их нөлөөтэй байд юм болоо та гэж би. Энэ боловсрол ер нь одоо тухайн хүн өөрөөрөө одоо сайн дураар бохимдуулаад байгаа л үйлдэл ахлагч би зөв даагаад байгаа байхгүй. Хэнийг нэг сайвж хараад атаархал өөрийгөө ингээд бохимдуулаад байгаа нэг. Энэ боловсрол ер нь ямар хэмжээнд нөлөө үзүүлэх мэдээ чухал бах энийг яаж дээшлүүлэх боломжтой яг энэ цахим болчих. За ер нь бол одоо юу гэж үздэг вэ гэхээр одоо мэдээ энэ олон улсын судалгаан дээр юу гэж байна гэхээр 12-оос өмнөх наснд нь л энэ боловсролын суурийг маш сайн тавих хэрэгтэй гэдэг энэ юм явж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо наацхан ингээл одоо хүүхдийн одоо тэр хүүхэд төрснөөс хойш одоо ингээд энэ цэцэрлэг сургууль за магадгүй их дээд сургууль гэдэг ингээд сурч явах энэ боловсролын системүүдэд бид нар амьдрах ур чадвар өөрөөр хэлбэл нөгөө сэтгэл зүйн одоо ур чадваруудыг бид нар одоо бүр цэцэрлэгийн наснаас нь л одоо ингээл төлөвшүүлээл ингээ явах нь айгуу чухал байгаа.
Энэ дотор маш олон үр чадварууд байдаг. Өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, бусдыг одоо хайрлах, өөртөө итгэлтэй байх ч гэдэг юм уу. Энэ ур чадваруудыг бид нар энэ хүүхэд наснд нь төлөвшүүлж ингэж бид нар олгож чадсанараа өнөөдөр нөгөө 12 настай болоод эхлэхээр нөгөө шийдвэр гаргадаг, өөрийнхөө төлөө нөгөө өөрийнхөө болон бусдын төлөө нөгөө шийдвэр гаргадаг, бусдыг одоо шүүмжлэлтэй хардаг энэ чадвар дээр бид нар нөгөө хүүхэд маань аль үжээ сонголтоо хийгээд хөгжсөн эрүүл хүн байх нь шүү дээ, тий. Тэгэхээр бид нар илүү энэ нөгөө одоо энэ боловсролын системээ суур боловсрол руу энэ сэтгэл зүйн боловсролыг одоо нийлүүлснээрээ өнөөдөр бид нар насанд хүрэгчдийнхээ одоо сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах боломжтой байна. Жишээ шийдэл технологийн сургууль. За одоо яг энэ болж байгаа проблемыг мэдээж анзаарч байгаа бах. Яг сургалтандаа энэ чиглэл рүү хандсан гэдэг юм уу? Хөтөлбөрүүд юу байдаг юм? Тухайлах юм бол одоо инженерийн чиглэлийн мэрэгжил эзэмшиж байгаа хүүхдүүд ихэнх голдуу манай шинжлэх ухааны технологийн их сургуульд байгаа шүү дээ, тийм ээ. Энэ оюутнуудад гэхэд бид нар одоо сэтгэл судлалын үндэс, хүний хөгжил, гэх мэтчлэн энэ хүмүүнлэгийн чиглэлийн хичээлүүдийг болвол нэгдүгээр курст нь тийм ээ одоо ерөнхий мэдлэгийн хичээл хэлбэрээр олгодог байгаа. Мэдлэгийг олгодог байгаа. За тэгээд одоо шүтээсийн дэргэдэг сэтгэл зүйн төв гээд ажилдаг тийм ээ сэтгэл зүйн зөвлөгөө эднэр өгч оюутнууд болон багш нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилдаг сэтгэл судлаач багш нар. Тийм гэх мэтчлэн бол одоо аль төвшөнтөлтэй зөвхөн одоо их сургуулийн төвшөнд гэлтгөө ерөнхий боловсролын сургуулиудад ч гэсэн сэтгэл судлаачид бол ажилдаг болсон. Сургууль болгонд ажилдаг болсон шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь одоо залуучууд манай Gen Z гэж их ярьдаг шүү дээ тийм ээ. Залуучуудын хувьд бол миний зүгээр нэг эерэг сайхан юм ажиглагдаад байгаа нь юу вэ гэхээр сэтгэл зүйн боловсрол айгүй өндөртэй болж байна. Залуучууд өөрсдийгөө одоо сэтгэл гутралд орох гээд байна уу тийм ээ. Би ганцаардаад байна уу? Надад хэцүү байна тий. Зэргийгээ бол харьцангуй илэрхийлдэг болсон, өөрсдөө мэдэрдэг болсон, их уншдаг болсон, тийм ээ. Энэ талын мэдээлэл ихтэй болсон. Тэгэхээр бол явандаа бас сайжрах байхаа гэсэн юм ихтгэлтэй байна. Тийм. Одоо чиний үед эндэлж байгаа шиг 12 нас хүрэхээс нь өмнө л ерөнхийдөө асуудлыг ерөнхийдөө гоё ингээд шийдсэн байх хэрэгтэй. Хэр чинь ээж автай л очно алдах нь шүү дээ. Гэтэл эцэгчүүд байна ингээ хоолн дээр хоёр талд утас бариа суугаад хавч та ямар өвлөө. Нөгөө 12 нас хүрэх гэж байгаа хүүхэд мэн нэг утас барьсан хоёр үний голдол гэсэн гэдэг шүү дээ. Энэ ямар нөлөөг авчрах вэ? Ер нь хүүхэд чи ялгаа зүйлийг хийх ёстой, чиний ирээдүй юм байх учраас чи ийм зорилгыг өөртөө тавиад өөртөө сахилга батыг суулга гэж хэлэхээс илүүтэйгээр насанд хүрэхчид өдөр тутамдаа юу хийж яах гэдгээс хүүхэд хамгийн их суралцж байдаг. Өөрөөр хэлбэл чи шудраг байх ёстой, хүний эрхийг хүндлэх ёстой, хүүхнийг хайрлах ёстой гэж яриад байгаа мөртлөө насанд хүрэхчид өөрсдөө тэр үйлдэлийг хийхгүй хамт хүүхэд эзэж тэр зан үйлийг өөртөө суулгаж авахгүй гэсэн. Тэгэхээр үйлчлэх ёстой гэсэн. Тийм учраас сургуулийн орчинд багш болон сургуульд ажиллаж байгаа бүх хүмүүс гэр бүлийн орчинд асран хамгаалагч болон ах эгч нар ямар үүрэгтэй байгаа вэ гэхээр өөрсдөө тэр хүсэж байгаа чадварууд өөрсөндөө суулгаад хүүхдүүдэд үлгэрлэх гэдэг л маш том зүйл байгаа даа гэсэн. Тэгэхээр таны хэлж байгаа нэг уцаа орлоо сууж байгаа үед бол хүүхэд даган дуурайгаад уцаа орлохоос харах байхгүй. Тийм л хүслүүд үүсэж байна. За тэгэхээр одоо энэ сая Gen Z-ийн нэг ганц гэдэг нэг юм эргэл юм ярьлаа. Бусд нь надад жоохон сөрөг талтай юм бүгдээр ярьчлаа. За одоо Австрал сая ерөнхийдөө баталчлаа. За Европын холбоорууд ерөнхийдөө судлаад эхэлж байна. Улсын хурлын дарга хүртэл саяхан бас нэг тийм агуулга зухалцуулж байлаа. Ер нь тэгвэл хавьчуул яа. Эргэлээсээ илүү сөрөг нь одоо энэ захин орчин чинь хүүхдэд сөрөнлөө үзүүлээд байгаа юм биш үү дээ. Энэ дээр та бүхэн яг ямар байрсууд. Гэхдээ хорилоо хэд эн чинь бас тодорхой хэмжээний зохицуулт, зарим хэсэг нээлттэй хаалттай ч гэдэг юм асуудлууд за насны хязгаар гэдэг зохицуултууд байх хэрэгтэй юм шүү. Та бүхний санал энэ дээр юу байна? За би бол ингэж бодож байна. Одоо нөгөө тасан зохицох гэдэг бол хүний эрүүл байх байдлын хамгийн чухал үзүүлэлт гэдэг байхгүй юу? Бид нар юу гэвэл өнөөдрийн амьдрал гэдэг бол амьдралын энэ одоо туршид бол сөрөг зүйлгүйгээр бид нар байнгын л одоо эрэг сайхан мэдээ сонсоод эрэг зүйл байгаад байна гэдэг бол нөгөө төсвөрлөх чадвар. Нөгөө сүрэн төсвөрлөх чадвар гэдэг те. Эсвэл амьд үлдэх чадвар, эсвэл амьдрын тасан зохицох чадвар гэдэг юмд л нөгөө алдагдлыг үсгэж магадaltaй байдаг учраас бидний хамгийн чухал юм нөгөө эрэг зүйлдч тэр мэдрэмж явж гин, сөрөг зүйлдч бид нар мэдрэмж явж гин. Бид ямар шийдвэр гаргаад яаж түүнийг одоо даван туулах вэ? Яаж түүнтэй дасан зохицох вэ гэдэг нь нөгөө сэтгцийн хувьд эрүүл үзэгдэл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр би бол одоо юу гэж хэлж байгаа нэхэр бид нар нөгөө 12 нас хүртэл зөв сонголт, зөв шийдвэр, зөв одоо тэр боломжийг хүүхдтэй олгож өгч чадах юм бол нөгөө ёстой гэж сурахгүйгээр бид нар олгож өгч чадах юм бол тэр төлөвшсөн хүүхд чинь
өөрөө зөв ирээдүй зөв сонголтыг өөрийнхөө өмнө хийх боломжтой. Ялангуяа бид нар энийг одоо мансуурлах бодсон дээр айгүйх ярьдаг байхгүй. Тэгэхээр бид нар би бол энийг нэг одоо сөрөг мэдээлэл зарим нэг одоо үнэхээр одоо жишээ нь одоо мөрөөдөө тоглоомч гэдэг юм уу те эдгээр энэ одоо page одоо юунуудын хуудсуудыг бид нар хорхыг бол дэмжиж байна. А нөгөөтэйгөр бол одоо бас бүх сөрөг мэдээллийг хаана гэвэл бас энэ нөгөө тархинд бас өөр нөлөөллийг авчрах хаа гэж бодож байна. Таны би бас адилхан бодолтой байна л да. Ер нь бол хувь хүний боловсролын одоо ялангуяа сэтгэл зүйн боловсрол тийм ээ. За одоо өшөө юу гэдэг шийдвэр гаргах тийм ээ. Одоо шүүмжлэл сэтгэлгээ гэж бид нар хэлдэг тийм ээ. Critical thinking гэж яриад байгаа тийм. Тэгээ шүүмжлэл сэтгэлгээг энэ хөгжүүлж өгөх хүүхдүүдийн хувьд тийм ээ. За тэгээд одоо сэтгэлийн хөдөлгөөнд хит автахгүй байх талаас нь тийм ээ сэтгэл зүйн одоо боловсролыг өндөр байлгах талаас энэ хувь хүний боловсрол талаас нь анхаарах ёстой гэж бодож байгаа боловч тэр хаах хориглох эднэр бол бас тодорхой хэмжээнд бас сөрөг үр дагаврууд бас цуг дагуулад ирэх магадaltaй учраас тийм ээ би бол тийм бодолтой л байна. Миний хувьд нэг талаас нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үйл хэдэн тоон статистикуудыг бид нэр одоо дата базаас ороо харчиж байна. Жишээ нь өсвөр насны хүүхдүүдийн амиа оролцох хийсэн тоо. Энэ тоо 21 оны судалгаагаар сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа гэдэг нэгдсэн үндэсний байгууллагаас хийдэг судалгаа байна. Эрүүл мэндийн газраас нь хүү гэдэг газраас. Энэ дээрээс 2021 онд 19 оны хүүхдүүдийг харахад ямар үр дүн харагдсан бэхээр 3 хүүхэд тутмын нэг нь 12-оос 18 настай хүүхдүүдийн нэг нь амиа орлогыг хийж үтсэн байгаа юм. Тэгэхээр олон нийтийн телевизээр би амиа орлогын тухай нэг дэлгэрэнгүй ярмаагүй гарснаа бид нөр өөр босоод энэ толгомжийн асуудлуудыг авч үзэж байна. Шинэ мансуурлах бодисын хэрэглээ. Худалдаа. Одоо магадгүй 3 дугаар шатанда манайхан өөрсдөө үйлдвэрлэгч орон болох эрсдэлтэй байна гэд мансуурлах ийм болон сэтгэл зүйн бодисын шинжилсэн хуулийн хилцүүлэг дээр ярилцаад байж байгаа. Энэ мэтчлийн зүйлүүдийг бид нэр харах юм бол сошиал хэрэглээг хязгаарлах хэрэгтэй, хаах хэрэгтэй. Энийг юу дэмжиж өгнө вэхээр бусад улс орны судалгаанууд бүгд дэмжиж байгаа. Гэхдээ би юун дээр 100% итгэлтэй биш байгаад байна вэхээр яг манай нөхцөлд хаах нь яаж хэрэгжих ёстой вэ гэдэг тэр судалгаа үр дүн байхгүй учраас тэрэн дээр хэрэгэлцээд байгаа. Тэгэхээр нөгөө нэг их хурлын дарга маань ярихдаа цаад санаанд бид энэ судалгааг хийх ёстой, тандах мэдэх хэрэгтэй байна гэж хэлсэн болов уу гэж найдаж байгаа. Тэр төвшний ажлууд эхлээд бид нэр яаж хаанаас эхэлж ямар үе шат дараалтаагаар энэ хэрэгжүүлэлтийг хийх вэ гэдэг нь илүү чухал юм шиг санагдаж байна. Нэг тийм илүү зөв хувь хүнийхээ хувьд би харахад зэрлэгшээд байгаа юм шүү гэж би хараад. Одоо гарч байгаа гимт хэрэг. Одоо тэр танаа имлэг дээр уг нь хяналтанд байсан юм уу, байж байгаа гарсан юм уу тэрийг сүүлд нэг аюултай ээж хүүхдүүд жирэмсэн одоо юу болчих вэ? Ингээд энэ чинь ингээд ийм харахаар яалч үсүүсөө ингээд бухимдах ингээд бид нар мэдээлэлд ойроодаг учраас янз бүрийн илүү иргэдээс илүү мэдээлэл авна. Тэгэл ийм харахаар ингээд яалч бухимдаа. Тэгээд дүнэлт нь бол тэр ер нь бол бид нар чи улам зэрлэгшээд байгаа юм шүү дээ. Энд чинь юу оюунлаг инэрэнгүй байх вэ гэдэг нь ийм бодол яалч төрөөддөг. Яг нийгмийн үзэгдэл гэд бид нар ярьж байна те энэ шудраг бус байдал, энэ ус төрийн докторгүй байдал, эдийн засгийн хямрал, орчны хямрал гэл маш олон зүйлүүдийг хүний сэтгцэд нөлөөлж байна л да. А нөгөө талаас хувь хүний хүчин зүйл дотор одоо тэр бид нар наацх нь одоо хүүхэдтэй болж байна. Эцэг их хоёр маань хүүхэдтэй болж байна. Тэр хоёр хүн эрүүл байна уу? Эрүүл сэтгцтэй, оюун санааны хувьд эрүүл сэтгцтэй, эрүүл зан үйлтэй хүмүүс одоо хүүхдэд тогтоож гинөө тий. За тэр хүүхэд маань гарч ирээд одоо хүүхдээ өсгөх гэдэг эцэг эхийн аюу том одоо нөгөө одоо парентинг гэж ярьж байгаа тий. Гэтэл энэ нөгөө эцэг эхийн маань хүүхдээ өсгөх боловсрол ямар байгаа юм бэ? Хүүхдтэйгээ харилцах, хүүхдээ хайрлах, хүүхдэд итгэл өгөх, хүүхдээ одоо тий ямар нэгэн одоо юм зааж өгөх энэ нөгөө амьдрах энэ ур чадварт сургах асуудал маань бид нар чинь эцэг эхийн боловсрал тэр нөгөө сэтгэл зүйн боловсрал чинь өөр аягүй сулгаад байгаа. Тэгэхээр одоо тийм одоо нөгөө үл хайхрах, хайр инэрлийг багасаа сураагүй хүмүүс өнөөдөр ингээд нийгэм дотор байж байна. Энэ нь магадгүй тэр одоо хүйтэн хүндий одоо тэр хайр инэрлэхгүй тэр хүнийг бий болгож байгаа байх магадaltaй. Одоо тийм олон төрлийн одоо сэтгцийн бас өөрчлөлтүүд байдаг учраас магадгүй тийм хүн одоо байдлыг үүсгэж байгаа юм болов. Олон одоо стрессийн хүчин зүйл, нийгмийн хүчин зүйл байгаагаас гадна тэр эцэг эхийг одоо бас холбоотой асуудал байгаа шүү гэж хэлмээр байна. Зарим төр би чинь өөрөө ажиллах салбарч байгаа шүүмжлэлтэй ханддаг. Одоо ингээл аимшигтай чигшүүртэй хэрэг гарахаар тэр ингээд зарим хэлбэрээр ингээд бүр детальчлаад ингээд энэ маань бусад хүмүүс болохоор одоо юу гэдэг баг зааж өгöd байгаа юм шиг ийм нөлөө үзүүлээд байдаг юм болоо та. Ийм илэн далангуу детальчсан мэдээ хүнд хүрэхтэй нь ямар хөө байдлаар хүрдэг юм. Магадгүй тухайн хүнийхээ бас нэг оюун санаа ухамсараас болдог бахал та боловсрлоос энэ төр. Гэтэ бас үлгэр дуурайл магадгүй үзүүлээд идэм шиг үздэг гэдэг юм болгоомжл бас байдаг.
Яг тийм таны хэлж байгаа яг зөв. Бид нэр сэтгэл судлал сэтгэлийн хөдлөл мэдрэмж хүнд халдварладаг гэж үздэг. Өөрөөр хэл нэг хүн энэ өрөөнд аз жаргалтай ороод ирэхэд бид нар тэр хүнийг дагаад илүү эерэг мэдрэмжүүдийг дагаа мэдэрчдэг. Тэгэхээр өгж байгаа мэдээлэл харуулж байгаа зүйлүүд нь сөрөг сэтгэл хөдлөл, айдас, түгшүүр, сандрал, санаа зовнил үүсэхээр байх юм бол тэр мэдрэмж төрхөөс өөр арга байхгүй. Хэдий нөгөө хүн өөрийгөө супер өдөрсдөг хүн байлаа ч гэсэндээ тэр мэдрэмж анхандаа төрхөө төрнө. Тэр мэдрэмжүүд төрж байгаа үед магадгүй зарим хүн түүнийг илүү сул өдөрдөж чаддаг бол тэр мэдрэмжэндээ хөтлөгдөж давангаа мэдрэмжэндээ дарлуулж ямарваа нэгэн шийдэл, сонголт, шийдвэр гаргалтыг хийх бид нэр үүсэхгүй л дээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Үүнийг үг нь бол давах нэг арга нь юу гэдэг вэ гэхээр яг таны хэлсэн нөгөө салбарын тухай би сэтгүүл зүйн салбарт юу дутагдаад байгаа юм шиг санагддаг вэ гэхээр positive journalism буюу эерэг сэтгүүл зүй гэдэг энэ урсгал чиглэл манад бүр огт байхгүй юм шиг санагдаад байна. Өөрөөр аливаа асуудал тулгарлаа тэнд өртсөн хүмүүс асуудлыг хэрхэн даваад улам цаашаага сэтгэлийн хаттай аз жаргалтай хүмүүс болж амьдарж гинэ гэдэг хэсэг нь байхгүйгээр зөвхөн нөгөө асуудал бэрхшээл болж чадахгүй байгаа зүйлийг нь мэдээлэлээд ингээд дуусгах чаддаг. Тэнгүүд цаашаага юу болж байгаа вэ гэхээр амьдрал уг нь өрнөж байгаа шүү дээ. Тэр хэсгийг нь бид нар уг нь хармаар байгаа да. Тэлгүй шүү дээ. Энэ нэг нөлөөлж байгаа. Яг сая яг ингэж надад нэг юу санаанд орж ин л да, нэг жишээ санаанд орж ин л да, нэг 20 жилийн өмнөөсөн баха Англид нэг статистик тоо баримтууд харсан чинь яг нэг юм амиа хорлолт болсон тухай мэдээг телевизээр олон нийтийн мэдээллийн хэрэгслэр цацсны дараагийн 1 сар 2 сарын хугацаанд бол одоо амиа хорлолтын тоо огцом өсөлттэй гарсан ийм үзүүлэлт байсан л да. Статистик тоо баримт байсан л да. Тэгэд эндээс харахад ч гэсэн одоо шууд ойлгомжтой харагдаж байгаа зү тий. Тэгэхээр нөгөө амиа хорлох гээд одоо оролдож исэн ч байт юм уу, бодож исэн ч байт юм уу тийм ээ. Сэтгэл готролд хүнд байдалд байсан хүмүүс ийм мэдээг харах одоо уншиж сонсож харж байхдаа байж болно тийм ээ. Одоо өөрөөр хэлбэл нөгөө саяны манай зүчин ярьж байгаа шиг тийм ингээд халдварлах, татагдах тийм ээ илүү тийм магадлал өндөрсөд ирж байгаа байхгүй юу. Ер нь юм даалт ухамсар гээд өөрт нь жолоогдохгүй хөл гарын хөдөлгчдөг тийм үнэхээр яг шинжлэх ухааны талаас байдаг юм. Энэ нөлөөлөлт автаад гэдэг юм уу? Судалдаг салбараас миний өөрийн нөгөө ихтгэл үнэмшлэлээр бол даалт ухамсар бидний сэтгэл судлал үйл ухамсарлага гэж нэрлэдэг. Үйл ухамсарлагын төвшөнд яг нөгөө өөрийг нь удирдаад цаанаас нь удирдаад байгаа гэж бол мэдхгүй. Гэхдээ бид нар өөрийн мэдлгүй аливаа зүйлд мэдрэмж сэтгэл хөдлөл бол хөдлөд байж байгаа. Тэр сэтгэл хөдлөл дээр тулгуурлаад юу явагддаг вэ гэхээр ихтгэл үнэмшил бодол үүснэ. Бодол дээр тулгуурлаад үйлдэл хийгдэнэ. Тэгэхээр хамгийн анхны тэр үүсэж байгаа мэдрэмж ерөөсө бүхний гарц гаргалгаа эсвэл бүхний сэжин байж боломжтой байгаа гэсэн. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөлийг бид нар яг үйл ухамсарлага гэж өөрөөр нэрлэж болох байх. Гэхдээ яг нөгөө сонгодог үйл ухамсарлагын онлоор бол түүнийг одоогоор миний хувьд бол байхгүй гэж хэлэх байна. Тэр одоо яг тийм шүүх хурлууд бидний гэл яадаг өөрийн мэдлгүүл хийдэг юм уу гэдэг нэг тийм мэдээж тэр хүн тэгчээ гэж бодоогүй багтаа тийм үйлдэл хийцэн байдаг гэдэг нэг ийм юм яриад. Тэгэхээр бид өөрийг ийм үнэхэр бодтой байдсан болов шинжлэх ухааны тэргийн тогтоосон байдсан болов гэж сонирхоод байдгийг. За дараагийн хэсэг түрүүн зөрчмөн яриандахаа гэдэг хэлсэн нэг улс төр ингээд яг энэ цахим орчныг бидний сэтгэл зүг ингээд байна гэдэг энэ шиг би ормоор байна. Монголчуудад ач санах гэдэг юм уу хүний тусыг санах ийм сэтгэл юу н бусад орнуудын би энэ санал өгөхтэй холбож асуух гэж байгаа шүү. Хэр нөлөөтэй байдаг хүчтэй. Энэ тал дээр нь одоо тав хүнд одоо магадгүй судалгаа байдаггүй багтаа зөв төсөөл ингээд гарч байгаа өнгөрсөн хугацаануудад ингээд жишээ нь хэвлийнхэн бид нар бол ингээд юунууд баримжаа байдаг байхгүй. Ийм ингээд инглээд ч гэдэг юм уу. Тийм нөлөөр нь хэр байдаг юм монголчууд. Магадгүй уламжлалаасаа болоод гэдэг юм уу. Энийг манай хоёр сэтгэл зүйч хариулах байх тийм. Яг миний хувьд бол одоо яг тэрэн дээр бол хэлэх одоо санал алга. Тийм илүү энэ ач санах гэдэг юм бол монгол хүний одоо уламжлалт зан үйл бол байгаа. Үүнтэй холбоотой санал өгж гинүү гэвэл байгаа л ах гэж бодож байна. Тийм бид яагаад гэдэг нь хэрэг сонгуулиар тэдрүүл хүмүүс юмаа тараадаг. Бид зарим нь бэлэн мөнгөөр зарим нь юу гэдгийг та бүгд мэдж байгаа. Тэр чинь тарааж агаад эргээд үр дүнгээ аваад байгаа учраас тараагаад байгаа л нэг юм байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ магадгүй яг сонгуулийн үед ашиглаж байгаа энэ одоо юу гэдгийг хувилбар үр дүнтэй байгаа учраас яваад байна. Тэгэхээр монголчуудын сэтгэл зүйд нэг тийм ач санах гэдэг хүний тусыг санах юм байд юм шиг байгаа. Тэр нь яг энэ санал өгөхт нөлөөлт юм болов. Аягны хариу өдөртөө гэдэг тийм ээ агтны хариу жилдээ гэдээ ярьдаг монголчууд. Тэгээд ер нь ч бас ингээд нийтлэг одоо гэр бүл дотор ч гэсэн ингээд монгол гэр бүл дотор харахад ч гэсэн ээжийн ачийг, эхийн ачийг хариулна, аавынхаа ачийг хариулна, эцэг эхийнхээ ачийг хариулна гэдэг энэ ойлголт бол маш том л доо монгол хүний сэтгэлгийн дотор тийм ээ. Тэгэхээр бусад улсад бол тэр ойлголт бол монгол хүнд байдаг шиг тийм
том байр суурийг бас эзлэхгүй шүү дээ. Тийм. Тийм учраас энэ бол нөлөөтэй байгаа гэж би бол бодож байна. Яг бид нар яг судлаад гаргаж ирээд те ингэж нөлөөлж байна гэд гаргаад ирсэн баримт байхгүй байгаа боловч тийм ээ. Судалгааны үр дүн байхгүй байгаа боловч энэ бол маш том нөлөөтэй байх гэж бодож байна. Тийм. Миний хувьд бас судалгаа хараагүй учраас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний таамаг бол таны хэлж байгаа нөгөө зүй тогтолол байгаа. Мөнгө өгөөд байна. Тэгээд сонгогдоод байна. Тийм учраас өгөөд байна гэдэг тийм. Гэхдээ тэнд тоглогч хийгээд байгаа гол зүйл нь ач санаад очоод саналаа өгөөд байна уу гэдгийг бол сайн хэлж мэдэхгүй. Өөр хүчин зүйл бас байж магадгүй тийм. Мөнгө өгж ин тэнд өөр хүний сэтгэл зүйд өөр нэг үзэгдэл боллоо. Тэгээ магадгүй сонгож байгаа бах. Тэрийг бид нэр улс төрийн сэтгэл судлаагаа хүрээнд бас л илүү дэлгэрүүлж судалж гаргаж ирэхэд маш хэрэгцээ байна л тийм. За тэгээд одоо ингээд үргэлжлүүлээд явхад одоо сүүлийн үед чинь нэг сенсацыг нөгөө сенсацаар дарддаг юм л одоо зүгээр энгийн үзэгдэл азар бид нар бас тэдний дунд нь төөрчгүй ерөөхдөө нөхдүүдийн технологиг мэддэг болчиход байгаа шиг байна л да. Таны түрүүний сараа дээр Филиппинд болсон үйл явдал одоо манай дээр давтагтаад ирнэ шүү дээ. Энэ дээр бид нар яаж өөрсдөө хэрсүү байх хэрэгтэй юм? Хэрсүү байх дээр бид улс төрийн тоглоом яаж яваад байгаа гэдэг нь дээр айгуу сайн анзаарч сурах хэрэгтэй байна. Тэгээд бусад дарангуулагчтай болон диктатурны ийм системтэй улс төрийн системтэй улс орнууд мөн яаж явсан бэ гэдэг тэр түүхийг хараад үзэх юм бол Индонез, Филиппин болон бусад энэ дарангууллын систем тогтцсон байгаа хүний эрхийн индекс маш доогуур, хэвлэл нийтлэх эрх чөлөө маш доогуур эдгээр улсуудын замналыг нь харах юм бол бид нэр тэр замналуудынх нь одоо ихэн дээр нь үрж ирээд нэг 3-4 жил магадгүй өнгөрцөн явж байгаа. Тэгэхээр энэ талаар айгуу сайн ер нь хорвоо ертөнцийн яаж ажиллаад тийм бодлого боловсруулагч нь юу хийж, юу хийсэн зүйл нь энгийн иргэдийн амьдрал яаж нөлөөлт юм бэ гэдэг тэр нөгөө системийг нь олж харж сонирхож түүнийг бас одоо ингэж байшгүй гэдгийг нь хүмүүст хүргэх тэр мэдээллийн болон мэдлэг түгэх их сурвалжууд айгүй хэрэгтэй байх шиг байна л та. Тэгэхээр хамгийн гол зүйл бол ерөөсөө түүнийг гаргаж ирж олон нийтэд ил тавьж мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх нь л миний хувьд хамгийн гол зүйл болов уу гэж бодож байна. Монголчууд үнэхээр тийм загсны санах байдаг. Гүү ах. Гайгүй. Тэр санах оймон дээр бол тийм айхтар асуудалтай биш ээ. Зүгээр яг монголчууд бол бие биенээсээ нөгөө Аз калчер гэдэг утгаараа бид нар бол нэг бие биенээсээ хамааралтай байдаг нэг юм гэрүүлийн тогтолцоо мэнч манай улс орны тогтолцооч орон нутгийн тогтолцооч дандаа нэг юм бие биенээсээ нэг юм хамааралтай тий бид нар ер нь ингээд манай аав ээж ардын намд өгж байгаа бол би ардын намд өгөхтэй ч юм уу нэг тийм зүй тогтлол байгаа шүү дээ. Энэ дээр би юу хэлмээр байна гэхээр нөгөө хүний сэтгэл зүй өөрөө бие даасан байх тусмаа илүү бид нар шүүмжлэлтэй шийдвэрлэг байдаг байхгүй. Гэтэл бид нар чи яг одоо зүгээр монголчууд бид нар өөрсдөө яг юм бие даасан шийдвэр гаргадаг хүмүүс үү гэдэг дээр бол магадгүй энэ заншил, соёл, калчер дээр одоо community олон нийт магадгүй тэр аймаг орон нутгийн хүмүүс гэдэг энэ юм нөлөөтэй гэж харж байна. Тэр бол бас нөлөөлөд байгаа шүү. Харин тийм одоо энэ ч мөр улаан цэггэр биш ээ. Цэггэр улаан гэж яагаад манай угсааны, манай нутгийн, манай байгаа үсттэй тий манай сургуулийн ингээд нэг ийм хамааралтай сэтгүүн маань бас тэр нөлөөнд бас байгаа шүү гэж хараад байна. Таны нэг юм коллективист соёл тий одоо индивидуал соёл гэдэг ерөнхийдөө нэг ингээд дэлхийн улс орнуудыг хоёр өөр соёлд ингээд хувааж авч үзчихэд шүү дээ тий. Тэгэхээр монголчууд болохоор ерөнхийдөө аль алинд нь яг одоо цэвэр индивидуал гэхээр бас арай биш тийм ээ. Яг цэвэр коллектив соёл юм уу гэхээр бас арай биш байгаад гэдэг. Гэр бүл дээрээ ирэхээр ингээд коллектив юм шиг. Гэтэл яг шийдвэр гаргаж байгаа юун дээр нь ирэхээр бас арай жоохон индивидуал юм шиг тийм ээ. Ингэж бас харагдаад байгаа. Ялангуяа одоо тэр нөгөө эгоцентрист байдлыг нь харж үзэх юм бол илүү индивидуалч юм шиг тийм ээ. Иймэрхүү бас харагдаад байгаа. Тэгэхээр яг аль нэгэнд нь хамаарахгүй байна гэдэг маань өөрөө одоо монголчуудын юм өвөрмөц сэтгэлгээний өвөрмөц байдлыг бас харуулж байгаа болов уу гэж би бодод байгаа. Ялангуяа нөгөө нүүдлийн юм олон сая жил ингэж явж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй маань их холбоотой ах л та тийм ээ. Нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн тийм маань их холбоотой ах. Тийм. Тэгвэл ингээд ашиглуулад байгаа юм шиг одоо бид нар энэ дээр байгаа нэг хэдэн нөхдөд ингээл нэг эндний юм хажиг бол эндний юм аянгал дунд нь бид нар нэг тийм ашиглуулад байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэх байгаа. Маас ингээд хараад хахаар энэс урьдчилан сэргийлэх өөрийгөө бэлтэх гэдэг юм одоо та бүхнээс одоо яг тус тустай ер нь хувь хүн ямарваа нэгэн мэдээлэл одоо чи бид бол ингээд тавчаад задлан шинжлэх гээл одоо сэтгүүл зүйн ингээд ярьдаг байхгүй. Тэр шиг хувь хүн өөрийгөө ийм одоо стресстүүлэхгүй байх, хуурдахгүй байх гэдэг юм энэс хамгаалах энгийн аргууд өгөх юм юу вэ?
Сайхны зүгээр би одоо юг ярмаар байна гэхээр ковид одоо пандеми боллоо бид нар яг энэтэй холбоотойгоор ингээл бүх хүн одоо цочролтолд орсон тийм. Энэ үед бол бид нар яасан бэ гэхээр хүн болгон бид нар мэдээллийг уншиж эхэлсэн. Нотлохог хайж эхэлсэн, судалгаа харж эхэлсэн. Ямар одоо энэ вирус яадгийн, ийдгийн гэл тэ мэдээллээс тасралтгүй тэр мэдээллийг авсан. Өөрсдөө ч гэсэн ингээд уншиж судалж ирсэн. Тэгэхээр энээсээ дамжуулаад нөгөө бид нар сонголтыг хийж шийдвэрийг гаргаж ирсэн. Нэрээ 20-нд орхон зөв юм байна. Нэрээ ингэх юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэхээр хүн биештэй альва нөгөө мэдээлэл фактыг одоо яг хүлээж аваад, уншаад, бодоод, анализ хийгээд тийм шийдвэр гаргадаг иргэнийг бид нар төлөвшүүлэхэд илүүтэй бид нар цагаа зарцуулж анхаарах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл би бие даасан хүнийг хэн нэгэн одоо хүн даган дуурайдаг иргэнийг биш бие даасан шийдвэр гаргадаг түүнийгээ сэтгэл хөдлөл одоо нийгэмдээ одоо тасан зохицуулж зөв хариу үзүүлдэг хинт ч гай болдгоо гэж ярьдаг те гай болохгүй энэ иргэнийг төлөвшүүлэхдээ бид нар айгу анхаарах хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүн өнөөдөр яг одоо энэ мэдээлэл энэ одоо улс төрийн юмд зөв сонголтыг яг хувь хүнийхээ зүгээс зөв шийдвэр гаргаж байгаа гэж бодоод байна. Чилэм өгшөө. За яг одоо сошиалаас мэдээлэл авж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд хамгийн нэгдүгээрт мэдээллийнхаа их сурвалжийг зөвөр тийм ээ одоо шалгаж үзэж явах тийм үү энийг хэн хэлсэн бэ? Энэ мэдээлэл хаанаас гарсан мэдээ вэ тийм гэдгийг их сурвалжийг заавал шалгаж үзэж явах. За хоёрдоорт нь хар эсвэл цагаан гэдэг энэ одоо нэг юм туйлшрах тийм ээ нэг тал руугаа юм туйлширсан сэтгэлгээ бас жоохон их байгаад ах шиг санагдаад байна л да. Ер нь бол аливаа юм чин дандаа хартай цагаантай ингээд олон өнцгөөс ингээд харахаар нэг талаас нь харахаар зөв юм шиг нөгөө талаас нь харахаар буруу юм шиг харагддаг штеп. Тэгэхээр тэр олон өнцгүүдийг бас харж чадах тэр шүүмжлэл сэтгэлгээ хэрэгтэй юм л да тийм ээ. Тэгэхгүй болохоор одоо энэ гоё юм бэ, энэ сайхан юм бэ, тэр хүн одоо их мундаг сайн хүн юм бэ гэхээр одоо бүр ингээд тэнгэрт тулгаад тийм ингээд аюу сайн ирсэн ингээд өөгөө сайхан хүн гэж хараад одоо энэ муу хүн юм бэ гэхэнгүүт одоо бүр ингээд газар дор орчлон муулдаг ч гэдэм үү тийм ийм байдлаар хандхаасаа илүүтэйгээр сайн тал нь юм бэ тийм ээ гэж ингэж харж чадах юм бол одоо ингэж сэтгэлийн хөөрөлд хит автахгүй байх боломжтой. Бас тий туйшраад авахгүй тийм ийм боломжтой байна. Тийм учраас ерөнхийдөө нэг тэр дундыг баримтлах гэхүүдээ тий ийм сэтгэлгээ бас ялангуяа залуучууд маань тий илүү хөөртө суулгаж өгвөл сайн баг тий. Төчий үед юм. Би болохоор илүү техник талаас нь технологи талаас нь хүмүүсийн мэддгүйж магадгүй зүйлийг хэлвэл энэ бидний ярьж байгаа сошиал медиа хэрэглэл платформуд бүгд хойно алгоритм явж байгаа. Одоо сүүлийн үед бүр тэр алгоритмыг нь илүү сайн орлох үс хэмэл оюун ухаан ажиллаад бидний сошиал медиа дээр зарцуулж байгаа хугацаа ямар зурган дээр хэдэн секунд зогсоод тэнд байгаа текстийг уншиж чинь бүгднийг тооцоолоод хаана хамгийн хугацаа зарцуулж хаана хамгийн анхаарал төвлөрүүлж чинь түүнтэй холбоотой ижил зүйлүүдийг л бид нөрлөө өгöd байгаа. Тэгэхээр миний өнөөдөр хуцаа гаргаж ирээд сошиал медиа Facebook ухахад үзэж байгаа зүйл та гаргаж ирээд үзэж байгаа зүйл хоёр хоорондоо тэссэн хондоо байх боломжтой байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ зүйлийг бид нэгдүгürt анзаарах юм бол миний харж байгаа үнцэг буюу миний амьдарч байгаа хөөс нэг иймэрхүү мэдээлэл байгаад байна. Үүний гадна хөөсний гадна юу байгаа вэ тийм. Бус хүмүүс юу харж байгаа вэ гэдэг нэгдүгээр сонирхоод тэр хүмүүсийг уншиж байгаа зүйлийг магадгүй өөрөө эрен хайж, эрен сурвалжиж уншдаг болох. Энэ маш их чухал юм болов уу гэж боддог. Одоо нөгөө бидний ярьж хэлсэн Maria Ressaгийн Нобель авсан нэг том одоо хүчин зүйл нь юу байсан бэ гэвэл Facebook-ийн энэ буруу үйл ажиллагааг нь олж шүүмжлээд үүн дээр чинь Филиппиний улс төрч тоглолт хийгээд байна гэд өдөртөө зөвлөлтөнд очиод уулзахад нэг ч шийдвэр гаргаагүй өөрчлөлт хийгээгүй энэ зүйл байгаа. Одоо хүртэл энэ механизм явсаар л бид нар тэр одоо хэрэглэн дээр нь тулгуурлан ухуулга хийж гин гэсэн үг. Тэгэхээр энэ нэг чухал зүйл. Өөрөөр бол харж байгаа юм бүхэн чинь үнэн биш ээ, туйлын үнэн биш биш магадгүй шүү гэдгийг л хойно аягүй сайн бодох хэрэгтэй гэсэн. Тэгвэл ингээл нэг үйл явдал бүр ямар ч хамаагүй маш өргөөрөө нэг үйл явдал ингээл боллоо гэхэд тэр сэдвийг мэдхгүй юм алах юм. Ингэстэй тэгстэй. Тэгэхээр за мэдчихэж байгаа юм бол та ингээд үзүүлдэг гэхээр чадчих байгаа юм басаа. Тэгэхээр энэ бид нар ийм сүүл магадгүй нийгмийн ийм идэвхтэй хүмүүс юм. Одоо ингээд сошиал тарч тэгээ юу ч байсан гэж хамаагүй өөрөөгөө гэл бичээд сүүл тийм завтай байна уу? Яг нөгөө хувийн талаасаа бол бохомдлоо тайлж байгаа нэг бас хэлбэр шүү дээ тий. Тэнд би нөгөө дарагтаа гаргаж чадахгүй, эхнэртэй гаргаж чадахгүй байна.
тэнд бас нэг уураа гаргаад байна тий. Тэнд нэг илүү цагийг өнгөрөөж нэг тавьшраад байна тий. Тэгээ бас нөгөө хамтын сэтгэл зүй явж ш тэнд чинь бас надтай адилхан үзэл бодолтой хүмүүс байвал миний бодол үзэл бодол зүв байна гэд магадгүй тэр хэрэгцээ ч гэж болно тий. Өөрийгөө баттгах хэрэгцээ ч гэж болно тий. Өөртөө итгэлгүй байгаа учраас миний ингээд байгаа нь бас нөгөө хүмүүсээр батлуулж аваад баяртай сайхан сэтгэл ханамжийг авч иж болох юм. Нэг талаас байж болох юм л гэж би харж байна. Тэр мөшөө. Яг ингээд сошиал дээр тэр байнга комент бичээд, байнга пост бичээд байгаа хүмүүс нь бас нэг олон биш ах л да. Зүгээр миний таамгаар бол тийм ээ. Их хүмүүсийн хувьд бол нэг их тийм яг постлол, байнга мэдээлэл тавиал, комент бичээл ингээд идэх хүмүүс бол биш бах. Тий. Яхав зүгээр цөөхөн хүмүүс нь биднэрт нөгөө бид нэр өөрсдөө болохоор байнга үзээд байгаа учраас тийм ээ байнга уцаа ингээд эргүүлээл байгаа учраас тэгээ олон юм шиг болж биднэрт ингээд хүн болгон бичээд байгаа ч юм шиг тий. Ингэж харагдаад байгаа гэж магадгүй. Тэгээс ер нь бол нэг олон бол биш бах гэж би таамаглаж байна. Тийм одоо бичүүлээд тэр сөрөсдөл хөдлөлүүдийн гаргуулад байх урамшууллын механизмыг хэн хийгээд байна гэхээр нөгөө л мета нөгөө л том компаниуд чинь лайк болон шеэр бусад нөгөө би бодлоо илэрхийлвэл миний бодол хүмүүс таалагддаг гэдэг тэр нөгөө нэг таалагдах мэдрэмж нь хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг нь хангах хүч функцүүдийг нөгөөсөө хийгээд өгсөн анхнаасаа зорилго нь тийм л байсан. Тэгэхээр тэрэнд нэгдүгээр хөтлөгдөж байгаа хүмүүс байгаа хэмжээгээр тийм. Нөгөө талдаа юуг харгалзан үзэхгүйгээр тэр сэтгэл хөдлөлөө сөрөг талаас нь илэрхийлээд хуваалцаад байна гэхээр нөгөө системийн сэтгэл. Би энэ асуудалд энэ сэтгэл хөдлөлийг илэрхийлснээр яг ямар одоо үр нөлөө үзүүлж байгаа юм те тэр нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт би энэ сөрөг сэтгэл хөдлөлийг дамжуулаад хуваалцсанараа бусад хүмүүст мөн яаж нөлөөлж байгаа вэ гэдэг тэр нөлөөллөл сайн харахгүй байх шүү. Тийм учраас нөгөө илүү өөрийгөө гоёор мэдрэх, хүлээн зөвшөөрөгдөх те би зөв бодолтой, би сайн бодолтой хүн эсвэл би сайн хүн ч юм уу те тэр өнцгүүдээ ингэж харуулах дээр л илүү хөтлөгдөө тэр шийдвэр гаргалт бичээд шеэр гэдэг товчийг дарж байгаа үйлдэл байгаа шүү дээ. Тэр үйлдэл хийгдэж байгаа бол гэж би зүгээр таамаглаж байна. Бас нэг юм өөрийнхөө хэрэгцээг хангах талбар байж болох уу гэж. Авсан юмаа тавьдаг одоо бусад гайхуулах нэг хэрэгцээгээ хангаж байгаа. Эсвэл одоо мэдхгүй ингээд гадаад явж байгаа аялж байгаа, зугаалж байгаа, авсан хувцас, үнэтэй юм а ч юм уу. Энэ бас нэг юм хэрэгцээ бас тухайн хүний яг бодит биш юм шиг нэг сэтгэл санааны бас нэг тийм хэрэгцээг хангаад байгаа нэг тийм талбар юм. Бэж болно харин. Төрөний ярьдаг шиг те нөгөө хүн биештэй хүний бас нэг хэрэгцээ нь бол хүлээн зөвшөөрөх хэрэгцээ байдаг байхгүй. Тэгэхээр нийгэмд нийтэд олон нийтэд би хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг бол өөрөө нөгөө одоо миний дотор байгаа байхгүй байгаа хэрэгцээг би авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би нөгөө илүү өөрийнхөө дотоод сэтгэлийн мөн чанарыг би одоо тэр зураг, пост бичиж байгаа зүйлээрээ хуваалцаад лайк, шеэр авснараа би хүлээн зөвшөөрөгдөж байна. Би бас нийгэмд одоо нөгөө шууд хүн-хүний харилцаан дээр би тэр хэрэгцээг авч чадахгүй байхад миний дижитал тэр орчинд бол би аваад шүү дээ. Тэгэхээр би бас өөртөө итгэж байна. Би өөрийнхөө үйлдэл одоо өөрийнхөө сэтгэл хөдлөл өөрийнхөө авч явж байгаа байдал тэр зан үйлд итгэлтэй байна. Одоо би тэдэн дагагчтай гэлээ тооны араас хөөцөлтөл тэгэл яваа. Тэр чинь бас нэг за яг нэг талаараа бас бизнес юм шиг байгаа. Нөгөө талаараа бас яг нэг хэрэгцээл нэг тийм дутуугаал гүргээд байгаа л хөлбөр юм гэж би хараад зөв шийдэлтэй. Тийм би бас ер нь одоо сошиал дээр зураг тавьж байгаа хүмүүс нэг зураг тавиад энэ таны хэлж байгаа шиг нэг хэрэгцээг хангаад нөгөө талд нь угаасаа түүнийг нь хүлээгээ байж байгаа хүмүүс байгаад байна. Хаана юу хийж байгааг сонирхоод те. Тэгэхээр энэ хоёр хоорондоо уулзчаал байгаа юм шиг надад санагдаад байна. Гэтэл биднэрт тэр нөгөө танихгүй нэрийг нь ч бараг сайн мэдэхгүй амьдараа уулзч байгаа хүний амьдрал нөх их чухал өдөрт цагаа зарцуулаад байхаар тийм сонирхолтой зүйл мөн өгөөл бас нэг сонирхолтой. Тэнд бас нэг яагаад тэр хүмүүсийг сонирхоод байна гэдэг тэр нэг хоёр зүйлийн шалтгаанууд хоорондоо гарч ирж яг таны хэлж байгаа шиг тэр хэрэгцээ хангагдж байгаа гэдгийг батлах байх л та миний тэгж бодож. Тэгэхээр нөгөө талд нь болохоор юмаа үзүүлнэ гэдэг ер нь яг сайн нийлсэн хэрэгцээг хангаж бид нар одоо залуучууд ялангуяа сайн мэдэх бах энэ хипхоп урсгал хөгжмийн урсгал их одоо
хамгаалж байна те. Хипхоп урс бол нөө флексинг гэдэг ойлголттой. Өөрийнхөө эд зүйл юмыг гайхуулах. Би амжилттай байна, би чамаас илүү дээр байна, сайн байна гэх мэтчлээ. Энэ цаад сэтгэл зүйн механизм нь юу гэдэг вэ гэхээр self esteem буюу өөртөө итгэх итгэл, өөрийгөө би бусдаас сайн байгаа гэдэг тэр мэдрэмжээ батлах гэдэг гэсэн. Яа тэгэхээр заавал бусдад харьцуулж тэр мэдрэмжээ олж авах гэдэг байгаа байхгүй тий. Энэ хүн надаас доор нь тэгвэл би илүү дээр. А гэтэл уг нь тэр итгэл заавал бусдад харьцуулахгүйгээр бий болох боломжтой. Өөрөө өөртөө бий болох боломжтой. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Би бусдын тусламж оролцоо байхгүйгээр юуг өөртөө хамгийн ихтэй хийгээд амжилттай байж чадах вэ гэдэг зүйлүүд дээр илүү анхаарчих юм бол нөгөө нэг гайхуулагч тэр өөр бусад хүмүүсийг надтай ямар төвшөнд байгааг нь харьцуулахч тэр уг нь хэрэгцээ нь багасаад ирэх юм шиг л байгаа юм л да. Судалгаанаас харахад. Одоо энэ үл яг пост лайв хийж байгаа хүн талаасаа сайн бүгдээр ярьлаа тийм үү? Тэднийг дагж байгаа, үзэж байгаа хүмүүс байна. Маш олон хүмүүс. Одоо тэдэн зуун мянган дагагчтай тэдний дагаад үзэл яваад шүү дээ. Энэ хүмүүс одоо жишээ нь яг мэдгүй одоо нэг хин нэг дагж байгаа бол өөртөө ямар дүгнэлт жишээ нь хийх хэрэгтэй болох вэ? Одоо чинь үүдээ нэг юм хийж байгаа за би бизнес чадвар хийсэн чи 20 мянгуулаа хүлээж ийлээ мэлээ гэдэг тийм байдаг шүү дээ. Энд чинь тэр дагж байгаа хүмүүс байна, үзэж байгаа хүмүүс байна. Чи бараг хүлээж аваад үзэлдэ шүү дээ. Энэ тэгвэл хүмүүс яг өөртөө ямар дүгнэлт хийх хэрэгтэй? Хүний нэг сэтгэл зүйч нэг юмнаас хоцрох үедээ гэдэг айц үйдэг байхгүй юу? Хоцрох үедээ, хожигдох үедээ, эсвэл нөгөө намайг хаяа явчих үедээ гэдэг нэг юм айц бүр далдын талд биднэрт байгаа юм. Тэгэхээр нөгөө тэрэнд би хоцромооргүй байна. Би тэр үедээ, би тэр орчинтой нийцчихэж би нөгөө нийгэмд бас хүлээн зөвшөөрөгдөд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр мэдээлэлээс би хоцорчих юм бол би нөгөө ямар нэгэн дутуу юм уу дөлмөглөх гэдэг нь шүү дээ. Би нийгмийн бүрэлдэхүүн гишүүн, би нэг бүлгийн гишүүн байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хожигдох хоцрох тэр юмнаас би айцтай байгаа учраас би аль болохоор тэрнтэй нийцэж тэр мэдээллийг дагаж тэр соёл калчрыг би өөртөө эзэмшүүлснээрээ би өөрийнхөө одоо нөгөө павер хүчийг одоо бас аваа явж байгаа. Нийгмийн бас сайн одоо гишүүн гэдгээ би бас өөр хариуцлагын хувьд хүлээгээ явж байгаа байхгүй. Тэгэхээр юу вэ гэвэл яг одоо үнэндээ л бид нар туушраад байна л гэдэг нь эндээс харагдаж байгаа байхгүй. Бид нар хэвлэл мэдээлэл одоо энэ дижитал юмд бид нар айгүй их тууширч байна. Гэтэ өнөөдөр өндөр хөгжилтэй орны хүмүүс бүгд ингэж тууширдггүй гэвэл би энэ дэр үгүй л гэж хэлмээр байна. Манайх бол одоо Америкт би яг одоо яваад яг энэ дижитал сервисийн талаар сурч хахад манай Facebook хэрэглэгчдийн та амар өндөр байдаг юм бэл. Тэгээ эндээс юу харж байна гэхээр одоо өндөр хүчтэй орснууд чинь энэ Facebook гэж өдөр тутмын амьдралтай хэрэглээд байдаг. Instagram-ыг тэр болон өдөр тутмын хэрэглэдэг. Тэд нар юуг хэрэглэх вэ, юуг сонгох вэ, ямар юмнаас үнэн зөв мэдээллийг авах вэ гэдгээ бүр ингээд тэр одоо улс орныхын системэнд одоо байгаад өгч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол Facebook-ээс л мэдээллийг өдөр тутмын мэдээлэл, амьдралын хэм маяг одоо юу гэдэг энэ нөө дижитал юмнаас бид нар аваад байгаа нь бас нэг талаараа айгуу дутагдaltaй байгаа юм л да. Тэгээ энийг сонголт хийж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс бид нар дийлэнхээр хэрвээ бид нар энийг хийхгүй бол бид нар бас тэнэг болчиход байгаа байхгүй юу? Орохгүй бол би бас тэнэг болчиход байгаа учраас би нийгэмд бас тэнэг харагдмааргүй шүү дээ. Ийм том улсаараа хүрээлд орчоод тийм тэрнээс ингэ л дутах гээд шүү дээ. Дутах айц надад байна шүү дээ тий. Бүгд тэр мэдээллийг мэдчихд би мэдэхгүй байна. Энэ чинь бас нэг ялгуурлал, гадуурхал одоо юу гэдгийг тий. Хоцрох сэтгхүү байгаа юм. Тэгэхээр ялчгүй би орж иж мэдчихэж ингэх хэрэгтэй болчиход байгаа юм. Гэхдээ үнэхээр энд юу хэрэгтэй байна гэхээр нөгөө манай төр засгийн нөгөө тий шийдвэр бодлогын түвшинд бид нар мэдээллийг хаанаас авч яаж боловсруулж яах вэ гэдэг эргэн бүхэн бүрт энэ нэг юм боловсролын ойлголтыг бид нар багаас нь суулгана. Одоо бол насанд хүрсэн 40-оос дээш насныхантай бид нар яриад бол хэрэггүй л дээ. За бидний цагийн хөдөлт дуусчихна. Одоо яг саяны алтан зуул эмчиг Цэлмэг багшийн хувьд одоо төгсгөлт нь одоо тэгвэл яах? Одоо чиний платформудаа одоо жоохон нэгтлаач олон болгооч гэж байна. Цэлмэг багшийн хувьд юу зүйл? Сүүлийн үед би сайн нэг айгу гоё үг сонссон юм а саяхан тоногийн өмнө. Digital fasting гэдэг зүйл гарч иржээ. Тэгээд юу өөрөөр хэлэх юм бол одоо хоолоо багасгахын тулд бид нар чинь мацаг барьдаг шүү дээ тий. За яг түүнтэй адилхан одоо Facebook гэдэг сошиал хэрэглээгээ багасгахын тулд тодорхой цагуудыг ингээд Facebook үзэхгүй цаг тийм ээ үзэх цаг гэдэг ингээд гаргаж өгдөг өөртөө. Тэгэхээр ер нь одоо ингээд өдөр тутам байнга ингээд хийгээд байгаа үйл чинь өөр сүлдээ ингээд зуршил болдог тийм ингээд муу зуршил болоод байгаа байхгүй юу. Ингээд өөрөө мэдлгүй уцаа ингээд гүйлгээд байгаа тий. Эсвэл ингээд зүгээр сууж чадахгүй ерөөсөө зүгээр суух гэхээр ингээд ямар нэг юм болохгүй амсыг санагдаад заавал ингээд гартаа утас барьж суух гэдэг ч юм уу тийм ээ ийм болчиход нь шүү дээ. Тэгэхээр тэрнээс тэр байдаасаа салахын тулд дижитал мацаг барих тийм ээ өөрөөдөө одоо яг ингээд сошиалд зарцуулах цагийг хязгаарлаж өгөх.
Тэгээд одоо сошиал зарцуулаад байгаа тийм ээ хэр их цагийг зарцуулаад хэр их зүйлийг олж аваад байгаа юм. Энийг бас анзаарч үзэх хэрэгтэй ах хүн болгон. Ялангуяа манай залуучууд, оюутнууд тийм ээ одоо эд ингээд мэдлэг боловсрол олж авж байгаа завгүй байгаа энэ хүмүүс маань хэтэрхий их цагийг сошиал зарцуулах биш тодорхой хэмжээний цагийг тийм ээ зарцуулж ингэж сурах юм бол бас маш ач холбогдолтой байх байхаа хувь хүнийхээ амьдралд ч гэсэн тийм ээ. Бац өөрөх цаг гаргаж гэж байна. Тий. За зүгчээ зүгээс. Миний хувьд дахиад нэг өөр асуудал руу хүмүүсийн анхаарлыг хандуулаасаа гэж бодож байгаа зүйл нь ёс зүйн холбоотой асуудлууд. Би хэрэглээд түүнд нь одоо магадгүй хохироод явж байгаа хүмүүсээс илүүтэйгээр тэрийг ашиг болгож хараад тэрэн дээр нь ажиллаад байгаа хүмүүсийн ёс зүйг энэ дээр илүү чухалчилж ярмаар байна. Тэгэхээр ёс зүй бол мэдээж философийн хувьд аимшигтай том асуудал тийм. Гэхдээ нэг цензур үйлдэл дээрээ тавих боломжтой шалгуур юу байна вэ гэхээр би энэ үйлийг хийснээрээ хинт сайн сайхан байдлыг аз жаргалыг авчирж байгаа вэ? Би хинт хор охирол учруулж байгаа вэ гэдэг тэр шүүлтүүрийг хийгээд үйлдэл гаргах, шийдвэр гаргах тэр одоо цаашдын үйл ажиллагаанд явах юм бол уг нь их хэрэгтэй юм шиг санагддаг. Бусад одоо сүүлийн үеийн олон улсын нийгэм сэтгэл хөдлөлийн чадварын болон ёс зүйн сургалтууд ч гэсэн үүнийг л уриалж байна л да. Дэлхийн нийтээр kindness буюу сайхан сэтгэл, compassion буюу инэрх сэтгэл, хайрлах гэдэг зүйлийг чухалчилж ярьж эхэлж байна. Яагаад тэгэхээр энэ олон улсын дайн самун, эмх замраг нөхцөл байдал бидний угаасаа энэ зүйлийг ярьж улам илүү дэлгэрүүлэхийг л шаардж байна л да. Тэгэхээр тэр талаас нь бас анхаарч үзээсэй л гэж хүсэж байна. Өөрсдөө инфлюенсер энтергээ нэрлэлсэн хүмүүсийг нэг жоохон ёс зүйтэй байгаа ч л гэдэг тийм үү. Зааварлаа үзтээ бид өнөөдрийнхөө нэг сэдвээр нэвтрүүлгийг өөр өндөрлүүлж байна. За нийгмийн сэтгэл зүйд маш өргөөрөөний асуудал гэхдээ бид бас цаг хязгаартай байсан учраас ингээд энэ удаа нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгэхдээ тав хүмүүс манай зочдын хэлсэн зүйлийг бас анхаарад бас өөрсдөө бас хэрэгжүүлгээд оролдох нь бас зүйтэй бахаа гэж бодож байна. Тэгээд зочдоо танилцуулъя. За миний баргуур пластик зэрлэг мэндийн үндэсний төвийн сэтгэц нийгмийн эрүүл мэнд гадаад харилцаа сургалтын албаны дарга анагаах ухааны доктор Алтан Зул, за мөн шинжилгээ ухааны технологийн их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн сургуулийн багш Цэлмэг, за мөн сэтгэл судлаач зүгчнэр оролцож та бүхэнд яг бидний өнөөдрийн сэдвийн хүрээнд өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээр өргөдүүлээс тааханд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.